Өнөөдрийн хичээл бол уучлалт гуйх болон уучлалтыг хүлээж авах тухай англи хэллэгүүд юм. Хамгийн энгийн бөгөөд түгээмэл арга бол I'm sorry эсвэл I am so sorry гэж хэлэх байдаг. Эдгээрийг бид өдөр тутмын яриандаа байнга ашигладаг. Ажил хэргийн эсвэл албан ёсны нөхцөлд уучлалт гуйхдаа илүү хүндэтгэлтэй үгс сонгодог. Жишээ нь I apologize гэж хэлнэ. Мөн My apologies. Гэх нь миний буруу, өршөөгөөрэй гэсэн маш ээлдэг бөгөөд мэргэжлийн хэллэг юм. Яг юуны төлөө уучлалт гуйж байгаагаа хэлэх үед дүрмийн жижиг онцлог бий. Sorry for гэсний дараа үйл үг орвол заавал ин залгуур авна. Жишээлбэл хоцорсон бол I am sorry for being late гэж хэлнэ. Заримдаа зүгээр л уучлаарай гэхээсээ илүү алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Энэ үед It was my fault. Буюу миний буруу байлаа гэж хэлнэ. Харин найзууд донд алдаа гаргасан үедээ I messed up. Буюу би баллаж орхилоо гэж ярьдаг. Алдаа гаргасны дараа дахин давтахгүй гэдгээ батлан хэлэх нь маш чухал байдаг. It won't happen again. Гэвэл дахиж ийм зүйл гарахгүй гэсэн амлалт болно. Энэ нь итгэлцлийг буцааж сэргээхэд маш хэрэгтэй өгүүлбэр юм. Хэн нэгэн танаас уучлалт гуйхад хэрхэн хүлээж авахыг сурцгаая. Найз нөхдийн дунд маш энгийнээр No worries. Эсвэл That is okay. Мөн Don't worry about it гэж хэлдэг. Эдгээр нь бүгд зүгээрдээ санаа зовлтгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Харин ажил дээр эсвэл албан ёсны үед хэн нэгний уучлалтыг хүлээж авахдаа I appreciate your apology. Буюу уучлалт гуйсанд баярлалаа. Нөхцөл байдлыг ойлголоо гэж хариулах нь хамгийн тохиромжтой бөгөөд мэргэжлийн байдаг. Өнөөдөр бид уучлалт гуйх болон хүлээж авах хэд хэдэн аргыг үзлээ. Хүмүүстэй харилцахдаа эдгээр хэллэгүүдийг зөв газарт нь ялгаж ашиглаад сураарай. Баяртай.